гарах ийм эрсдлүүд бол бий болж байгаа. За энэ дээр би одоо нэг тодорхой жишээ хэлэхэд манай Улаанбаатар хотч төр аймагтч төр одоо ингээд 100 бороо ордог. Бороо орохдоо зэрэг бол яах вэ зэрэг бол тэр гэр хороололд байгаа эрүүл ахуйн шаардлага, ариун цэврийн шаардлага, гэрглээний шаардлага хангаагүй байгаа. Жорлон бохир усны нөх байгаа. Одоо гудамжинд хайсан одоо хог буртаг байгаа. Энийг үерийн усаар урсгаад тэгээд манай Улаанбаатар хотын бүх гудамж талбайгаар тараачихдаг. Аймаг хотын гудамж талбайгаар тараачихдаг үер бол. Тэгэхээр энэ маань одоо наранд хатаад ингээд машин явахад хүний хөлөөр тоос гаргаад ингээд гудамжинд зарж байгаа жимсг нь одоо шууд иддэг одоо усан үзмэс хэсвэлээд ингээд энэ бүхнийг бол бахирдуул. Зориултын байртай газрын хоол хүнсэнд хэрэглэгдэж байгаа хэрэглэгдэхүүн болохоор угааж арчих зөв стандартын дагуу байрлагдсан. За тэгээд энэ тайвруудыг одоо та нар яг стандартын дагаас төрүүлж өгöd. Шууд дээрээс нь бид хоолоо ингээд төрүүлжүүлээд хадуун байрлагч нартай ингээд хийгээд тавьчихж байгаа. Одоо ингээд махны төрөл нь гомгийн төрөл нь энэ ногооны төрөл энд бас ногооны төрөл ингээд төрүүлжүүлээд хийсэн. Эрүүл ахуйн шаардлага буюу хадгалтыг бол яг зохих төвшөнд нь одоо эднийх одоо байрлуулж байна тийм хүнс бүтээгдэхүүн ээ. Тий. Яг гэвэл хоолны хордлого юм уу хоол хүнсээс дамжсан аливаа халдварт өвчний одоо нэг том бүлэг нь болохоор зөв тусгаарлах. Өөрөөр хэлбэл болсон түүхийг холихгүй тий. Цэвэр бохирыг холихгүй явах ийм үндслэл байна. За ингээ холон боловсролтын үйл ажиллагаа ингээд энэ хэсэгт явагдлаа. Олголт яг энэ талаараа ингээ гараа явчихж байгаа болохоор урсгал харьцангуй гудамжны хоолныхаа дэрэгдвэл зөвшөөрөлтэй хоолны үйл ажиллагаа нь ил тэгээд хадгалалт нь ил харагдсан. Хоол үйлдвэрлэл хийж байгаа ажилчин маань нэгдүгээрт өөрөө ажлын хувцас бол шаардлага хангасан байх ёстой. Нэгдүгээрт юу гэхлээр за энэ хүнд бол жишээ нь ажлын гутал байна, ажлын өмд байна, ажлын хормогч байна, малгай ус давталтыг хийсэн байна те. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн орсон дэвтэр нь бол бас байгаа. Ийм маягтайгаар өнөөдөр өөрөөр хэлбэл хоол хийж байгаа хүн маань эрүүл, аюулгүй, баталгаатай гэдгээ ингэж баталгаад. Ер нь махны хутга бол энэ тэгээд кимбаб энэ яг бэлэн гадаг бүтээгдэхүүн хутга юм. За холбоо дүрсээрээ хэлбэрээрээ бүх юмар. Таны хувьд одоо гадуур гар дээрээс худалдаа 8 байдаг одоо шордлог юу гэдэг маш олон зүйлүүдийг гадуур одоо гар дээрээс зардаг шүү дээ. Гадаа ил задгаа талбай дээрээс тэрийг одоо юу гэж боддог вэ? Яг ямар ариун цэвэр талаас юу нэг зөрчигддөг санагддаг вэ танд? Яг нөгөө нэг шууд биднэрт ингээд бэлэн өгж байгаа учраас тийм ариун цэвэр ямар ч хангасан юу байхгүй бэлээ ч юм уу өмсдөггүй те. Бид нар тэр хүний гар хуруугаа агаас хэсгийг мэдэхгүй учраас тэрнээс олж янз бүрийн бохирдол авч байгаа. Ямар ч гэсэн буруу зүйл гэж бодож байна. Одоо жишээ нь хоолны хийж байгаа материалаа хаанаас яаж бэлтгэж базааж байгаа нь тодорхой. Тий, яг тийм. Тэгэд яг ямар газар хадгалаад юуны махаар хийж байгаа ч юм уу яг тэр нь сайн биш болохоор нэг том үндсэн хэсэг нь цэвэр орчинд цэвэрвэ гэсэн юм зарчим явагддаг. Сая бид нар гудамжны хоолны угаалга аяг угаахыг харсан те. Одоо тэр ариг найгаа яаж угааж очиж байна. Зориултын газар болохоор үндсэндээ 3 дамжлагаа уруулангийн авч оруулж ирсэн байна. Нэгдүгээр дамжлага юу вэ гэдэг тэгэхээр уг нь бол ямар ч хоол маань бол дандаа тосоос тогтсон байгаа шүү дээ тий. Тосноос арилгах. Тэгээд тосонд арилгадаагүй үлдсэн микробыг ариутгалын юм ажлын уусамлаар ариутгаад дараа энэ үнэрийг гартал нь усанд булгах гэсэн ийм 3 үндсэн дамжлагыг бол зориултын байртай цааны газрууд бол үнэхээр шаардлагын дагуу угааж чадчих байгаа. Бид зөв угааж чадчихна гэдэг чинь алстаа хеликобактери болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндэс болох юм аа хүмүүс. Өшөө тэгээд одоо хүрээлэн байгаа орчин бидний хоол хүнсний одоо хэлбэр маяг бол их нөлөөлж байгаа юм. Шинэ одоо хүнсний ногоо хэрэгжилж байна. Шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэгжилж байна. Тэгээд тэр хил гайлаар бол одоо тэр хүнсний бүтээгдэхүүн гадаадаас импортлж оруулж ирэхтэй тэр одоо хэрэглэх хугацаа хэдээд үйлдвэрлэсэн одоо тэр нөгөө ямар нөхцөлд хадгалж байсан тэр одоо гарал үүсвэрийн баримт бичиг гэдэг байхад тийм ээ. Тиймэрхүү зүйлийг айгүй нарийн сайн хянаж чанарын хяналт хийж байж тэр хүнсний бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулж энэ зах зээл дээр худалдаж тийм ээ. Хүн ардаа бол одоо хүнсний аюултай байдлаас хамгаалах явдал бол яа харахгүй энэ эрүүл мэндийн байгууллагын
өөрөг биш шүү дээ. Засгийн газрын тэр хил хяналтын байгууллагуудын одоо өөрөг шүү дээ, тийм ээ. Мэдээж та бүхний юу хэрэглэх нь таны сонголт. Гэхдээ бид бүхэн яг ямар бүтээгдэхүүн, энэ бүтээгдэхүүнийг авч хэрэглээд ямар сөрөг нөлөөтэй гэдгийг тэр болгон үзэгчд маань өөрсдөө мэддэггүй. Энийг би ч мэдээгүй байсан. Тийм учраас та бүхнийг баг зэрэгс эрүүл мэндийн боловсрол олгох үүднээс энэхүү нэвтрүүлгийг бэлтгэсэн юм аа. Ямар нэгэн хүний мууг үзэх гэж, хин нэгний бизнесийг боогдуулах гэж энэхүү нэвтрүүлгийг бэлтгэсэнгүү. Монгол хүндээ хайртай байдаг. Тийм учраас хүн хүндээ хайртай байдаг учраас тэрхүү гар дээрээс худалдаа намаа хийдэг хүмүүс ч гэсэн эрүүл зөв орчинд бас худалдаа намаагаа хийгээд ард түмнийг бас эрүүл хүнсээр хангаасаа гэсэн үднээс энэхүү нэвтрүүлгийг бэлтгэж байгаа юм шүү гэдгийг бас үзэгчдэд хэлмээр байна. Тэгээд бидний нэвтрүүлэг бол эцсийн бүлэгт Монгол ард түмнийхээ эрүүл амьдралын төлөө бид бүхэн энэхүү нэвтрүүлгийг хийж байгаа юм шүү гэдгийг хэлмээр байна. Тэгвэл бид хоол хүнсээ хаанаас хинээс авч ямар орчин нөхцөлд үйлчлүүлэх ёстой вэ? Таны сонгосон хоол хүнс эрүүл аюулгүй байхад юуг анхаарах ёстой вэ? Та хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо эрүүл аюулгүй байдлын шаардлага хангасан, эрүүл ажлын байранд эрүүл хүн үйлдвэрлэсэн, эрүүл ахуйн зохистой нөхцөлд худалдаалагдж байгаа эсгэд эхлээд анхаараарай. Мөн түүнчлэн физик, хими, биологийн бохирдолгүй, шин хичээлэгч нараа хадгалсан, олгох температурын гормыг чанд баримталсан, шинжилгээний дүгнэлттэй, хүнсний зориултын сав баглаа худалдаа, зөв шошгологдсон, зориултын тээврийн хэрэгслээр зөвөрлөгдөж, зөвшөөрөгдсөн зэгт зориултын тоног төхөөрөмжнөөр худалдаалагдж байгаа хүнсний бүтээгдэхүүн таны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан сонголт байж чадах юм шүү. Бидний гудамжны хоол хэмээн нэрлэгдэх ил задгаа гар дээрээс худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь дээрх шаардлагыг хангах нөхцөл бүрдээгүй байдаг тул танд хоол болохоос хор болж таны болон таны дотны хүмүүсийн эрүүл мэндэд хорт үр дагаврыг дагуулна гэдгийг ямагт санаарай. Таны сонголт эрүүл аж төрөх эсхийг шийдэх болно. Ингээд гудамжны хоол уу аль эсвэл гурван алхмын цаана байгаа баталгаа түүшгний газраар үйлчлүүлэх үү? Сонголт үзэгч таны гарт байна. Танд эрүүл энхийг хүсье.